За Тинуого клубын нэрэмжит Тинуого Cup 2017 клубүүдийн аврах шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн амралтын өдрүүдэд шилтгүүдэд тодрууллаа. Клубүүдийн чансааг шалгадаг томоохон тэмцээнүүдийн нэг гэгддэг тус тэмцээнд нийт 13 багийн 130 гаруй тамирчин оролцож хурд хүч авахаалт самбагаас орсноос эмэгтэй хүрэл медалийг уурхайчин, мөнгөн медалийг хилчин, алтан медалийг Тинуого клубын баг тамирчид хүртсэн бол эрэгтэй хүрэл медалийг Эрчим, мөнгөн медалийг Тинуого, алтан медалийг Хасуу Мега Старс клуб хүртсэн юм а. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Тинуого Cup 2017 клубүүдийн аврах шалгаруулах тэмцээнд оролцогч багуудын тоосч улам чанарцсан өрсөлдөөнтэй тэмцээн болсныг онцолж байлаа. Тинуого Cup 2017 клубүүдийн аврах шалгаруулах тэмцээн ерөнхийдөө 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил түрүү жил бол эрэгтэй 7, эмэгтэй 5 баг оролцчихсон. Энэ жилийн хувьд бол эрэгтэй 9 баг, эмэгтэй 4 баг оролцож байгаа. Эмэгтэй багийн хувьд бол 4 баг тойргоор тоглоод финалийн шатны буюу медалийн төлөө тоглолт нь супер финалаар буюу төрүүлж 2 эзэн аваргын алтан медаль эзэмших боломжтойгоор зохион байгуулж байгаа. Эрэгтэй багийн хувьд бол шинэ клубүүд нэмэгдэж орсон байна. Багуудаас бэлтгэл сургалтын хувьд дажгүй ер нь бол өндөр түвшний бэлтгэл хийгдсэн маш өрсөлдөөнтэй сайн тэмцээн болж байна. За сэтгэл маш өндөр байна. Одоо хамгийн сүүлийн баар айгүй өрсөлдөөнтэй маш гоё тоглолт боллоо. Үзэгчдэд маш таалагдсан болов гэж бодож байна. Манай нөгөө Тинуого клуб маань ч гэсэн маш сайн тоглолоо. Тэгээд тим мөчтэй баг хөцөндөө маш их баяртай байна. Тээвэрчдийн спорт ордонд 6 өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээний эмэгтэй шилдэг давуулагчаар Хилчин багийн тамирчин Бэм гарав, шилдэг хамгаалагчаар Хилчин багийн чөлөөт хамгаалагч Цусар Бурам, шилдэг холбогчоор Тинуого клубын Бат Жаргал, шилдэг хаагчаар Алтай Барс клубын Саруул Туяа, шилдэг довтлогчоор Тинуого клубын Эрдэнэ Булган, шилдэг тэгш тоглогчоор Хилчин багийн тамирчин Инх Наран, шилдэг дасгалжуулагчаар Тинуого клубын дасгалжуулагч Чинбат нар шалгарсан бол эрэгтэй шилдэг давуулагчаар Эрчим клубын тамирчин Цэнд Аюуш, шилдэг хамгаалагчаар Тинуого клубын Ган Эрдэнэ, шилдэг холбогчоор Хасуу Мега Старс клубын тамирчин Мөнх Сайхан, шилдэг хаагчаар Хасуу Мега Старс клубын Алтан Гэрэл, шилдэг довтлогчоор Тинуого клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Сайхан Баатар, шилдэг тэгш тоглогчоор Хасуу Мега Старс клубын тамирчин Даваа Жаргал, харин шилдэг дасгалжуулагчаар Хасуу Мега Старс клубын дасгалжуулагч Баатар Хүрээ нар шалгарсан юм а. Мөн удаагийн тэмцээний бас нэг онцлог нь нээлтийн арга хэмжээний үеэр үзүүлсэн бүх хотын тоглолт болон довтлооны шоу байсан юм а.